Нэвтрүүлгийн ивент тэтгэгч таны өрөөлөнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Эрхэм үзэгч та бүхэнд амралтын өдрийн мэндийг хүргэе. Эрүүл мэнд эрх хэмнээд баялаг мөн. Бидний аз жаргалтай үр бүтээлтэй амьдрах хэсэг нь эрүүл мэндтэй шууд холбоотой. Тиймээс үзэгч та бүхний эрүүл мэндийн боловсрол, үнэтэй хувь нэмэр оруулах мэдээллүүдийг мэрэгжлийн эмч мэрэгчлэнүүдтэй хамтран хүргэж байдаг. Эрүүл амьдрал нэвтрүүлгийн маань шинэ дугаар эхлэж байна. Өтрээний өрөвсөлт гэж мэд. Тодорхой үүсгэгчийн эсрэг болвол элтгэлүүдээ сонгож авч байгаа хэмжээний илрүүлэлт магадгүй баг тэр насныхан байдаг гэж магадгүй. Өнөөдрийнхөө хичээлээр өөрсдөө ингэж айх аюулгүйгээр те ингэж чөлөөтэй ингэж сэржээдэг. Одоо хөл гар урдаа байжээ. Гар урдаа шулуу. Манайхаа усан спорт явсагаарай. Солонгосын CGS гэдэг Corti фирмийн ийм 3 шаталтай хэрэглэдэг чийшүүлэг бүтээгдэхүүн байна. За геогорны өршөлт маань арсны эсийн үнд чигийг ингэж ус чигийг татаж барьж тогтоож барьж. Нэвтрүүлгийнхаа бид зочны ярилцлагын болонгаараа энэ удаад эмэгтэйчүүдийн өвчлөлийн талаар тэр дундаа өрөвсөлт өвчний талаар ярилцсан байгааг хүлээн авч үзээрэй. Эрүүл амьдрал нэвтрүүлгийн зочны ярилцлагын болон маань эхлэж байна. Бид та бүхэндээ эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаар ярилцахаар их орох эмэгтэйчүүдийн ахлах зэргийн их эмч, буян дэлгэр болон их эмч туул нарыг нэвтрүүлэгт орж оролцуулаад байна. Та бүхэнд амралтын өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Сайн байна уу? Өнөөдрийнхөө нэвтрүүлэгт бид эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаар ярилцах болно. Тэгэхээр тэр дундаа одоо эмэгтэйчүүдийн эмгүүдийн дотроос хамгийн их зовлох тохиолдож байгаа юмнууд ямар эмэг байдаг юм бол энэ талаар та бүхэн ярьж өгөх. Эмэгтэйчүүдийн өвчлөл бол өргөн хүрээний ойлголт. Гэхдээ үүн дотроос хамгийн их тохиолдог өвчлөл юу вэ гэхээр эмэгтэйчүүдийн чинь амбулаторийн үзлэгийн 40-50% эзэлдэг өвчин бол өтрээний өрөвсөлт өвчин байдаг. Өтрээний өрөвсөл гэдэг өвчин манд яг тэгвэл бүр тодруулбал одоо яг юу хэлээд байдаг юм болоо өтрээний өрөвсөл гэдэг эмэгтэйчүүд ч гэсэн дамжиж ярьдаг мөртлөө яг ангаах ухааны үндсэлтэйгээр ч юм уу энэ ямар өвчнийг хэлээд байгаа юм бэ? Эмэгтэй хүнд одоо хэрэг тохиолддог юм бэ гэдгийг бол бас яг сайн мэдэх байгаа л да. Энэ сэдвээр ярихын тулд эхнээс нь эмэгтэйчүүдийн одоо бэлэг эрэхтний хадлаар ойлголт, эрүүл бэлэг эрэхтэн түүний онцлогийн талаар би товчхон мэдээлэл өгье. Ер нь бол эмэгтэйчүүдийн бэлэг эрэхтэн дотор гадна гэсэн хоёр хэсэгтэй байдаг. Тэгээ өнөөдрийн ярилцах одоо ихэнх тохиолж байгаа өвчин өтрээний өрөвсөл байгаа учраас өтрээ өөрөө дотор бэлэг эрэхтэнд хамрагддаг учраас би дотор бэлэг эрэхтний талаар дэлгэрүүлж хэлье тий. Тэгээд дотор бэлэг эрэхтэн маань өөрөө тий умайн гурсан хоолой, өндгөвч, тэгээд өтрээ гэсэн хэсгүүдээс тогтдог. Ийм хэсгүүдээс тогтдог. Дотор бэлэг эрэхтэн маань өөрөө багаарцгийн хэсэгт байрладаг. За умай гэдээ ярьж байна одоо. Умаа маань өөрөө багаарцгийн хэсэгт байрлана. Лир хэлбэртэй 7-9 см урттай, өргөн нь 3-аас 5.5 см орчим өргөнтэй ийм булчинлаг эрэхтэн байна. Тэгвэл өндгөвч гэж ярьж байна тий. Өндгөвч бол хос эрэхтэн. Мөн бага арцагт байрлана. Болчирлагаалаг, цайвар хөхөлбөр өнгөтэй. Тэгээд ер нь 3.5-аас 5 см орчим урттай, өргөн нь 1.5-аас 3.5 см. Зузаан нь 0.5-аас 1.5 см орчим. Зузаантай болчиргаалаг ийм хос эрэхтэн байна. За бидний өнөөдөр ярьсан тий хамгийн их түгээмэл тохиолдоод байгаа өтрээний өрөвсөл. За өтрээ гэж хаана байрлаж байна юу вэ тий? Тэгвэл өтрээгээ энд. Өтрээ маань өөрөө багаарцгийн тэнхилгийн дагуу байрлалтай. Тэгээд дээрээсээ доошо байрлсан гуурс хэлбэртэй 8-аас 10 см орчим урт гуурс хэлбэртэй ийм эрэхтэн байна. За тэгээд өтрээний өрөвсөл гэдэг бол яг энэ хэсэгт л явагдаж байгаа өрөвслийг бид нар өтрээний өрөвсөл гэж яриад байгаа байрлалын үед. Өтрээний өрөвсөл гэдэг бол тий өтрээний хэвийн бичил биетийн тэнцвэрт байдалд алдагдаад нянгууд өсөж байгаа тий тэр процессыг л ер нь өтрээний өрөвсөл гэж нэрлэж байгаа. Өтрээ бол ер нь хэвийн үедээ физиологийн хэвийн үедээ бол одоо pH гэж ярьдаг, орчин гэж ярьдаг тийм өтрээний орчин бол pH нь 3.8-аас 4.5 та ийм хүчлэг орчинтой байдаг. Хэвийн орчин. За эндээ болохоор 90% нь бол сүүний хүчлээс тогтдог. Одоо нөгөө өтрээ миний маань хэвийн орчны хүчлэг орчинг юу бүрдүүлж ийн гэхээр сүүний хүчил 90% нь. 9% нь лактобацилл буюу одоо сүүний хүчлээ ялгаруулж байгаа тэр бактери лактобацилл гэдэг хэрэгтэй ашигтай сапробит бактери тий. Нэгэн хувьд нь эмгэг төрөгч нян
байх ёстой. Хэвийн үедээ. За энэ саяхан ярьсан энэ хэвийн хүчлэг орчин л алдагдаал гаднаас бактери нөхцөлд олон нөхцөлд бас эмгэг төрөгчүүд гэж ярьдаг юм да. Ер нь бол бактери нянгууд л гэсэн үг тий үржиж халдварын өрөвслүүд явагдсанаас л үүсэж байгаа процессыг л өтрийн өрөвсөл гэдэг. Ийм бактери үрждэг гэдэг чинь энэ одоо яг ямар учир шалтгаанаас болдог юм бол одоо хүүхний ариун цэвэртэй холбоотой байгаа гэдэг нь эсвэл одоо нөгөө монголчууд маань эмэгтэйчүүд бас ярьдаг л да антибиотик хэрэглэхээр өрөвсөлт өвчин их нэмэгдээд байна гэдэг ч юм ингэж ярьдаг. Тэгэхээр яг шалтгаан нөхцөл нь юу гэдэг юм бол за шалтгааны талаар ярих юм бол энэ бол их олон шалтгаанууд бол үдээх шалтгаанууд байдаг. Сая манай эмч маань хэллээ те хэвийн орчин бол өөрчлөгдсөн гэсэн. Яг үүсгэгч нь тэр нэг хувьд нь ямар одоо хэрэггүй бактериуд байдаг вэ гэхээр одоо эмнэлгийн хэл дээр хэлэх юм бол тэр бол кокууд байж болно тийм ээ гарнирилозууд байж болно мөөгөнцрүүд байж болно дээрэс нь болохоор микоплазм, уриплазм гэсэн бүр цаашаа даймжрах юм бол игэл битнүүд ч гэсэндээ хүртэл байна. Энэ нь бол цаашаа бүр бэлгийн замын халдварт үүсгэгч нар бол үүсгэх ийм аюултай үүсгэгч нар байна. За шалтгааны хувьд ярих юм бол таны хэлдэг бол зөв хувийн ариун цэвэр хамгийн гол нь хувийн ариун цэвэр алдагцсан. Тэр дотроо бол хүний одоо эрүүл зан үйл амьдрал алдагдсан тийм ээ жишээлбэл үзвэл олон бэлгийн хавтагчтай байх энэ бол шууд бол нөлөө бол үзүүлж байгаа юм тийм ээ дээрэс нь болохоор одоо энэ хавар тийм ээ болсонтой холбогдуулаад бол хүмүүсийн дархлаа их сулдаад эхэлдэг тийм ээ тэр дархлаа одоо сулдж байгаа бие организм маань дээрэс нь одоо яадаг буруу хувцлал за буруу хувцлалт нь юутай бие холбоотой ярьж байгаа гэхээр сүүлийн үед одоо мод ч болоод байгаа юм эсвэл зах зээлд одоо тийм хувцснууд гарцсан юм уу синтетик хувцснууд их өмсдөг болсон. Одоо дотор хувцс нь синтетиктэй тэгээ дээрс нь бариу. Сая манай буян эмч бол хэлсэн шүү дээ тэр утрамин бол шулуун тэнхлэгтэй тийм ээ ийм босоо байдалтай байх чи хаанаас нь тэнцээ бас нөгөө агаарын солилцоогоос явах вэ. Тийм учраас бид нар бол аль болгон одоо дотор хувцсаа сонгохдоо бол чөлөөтэй даавн өөрийнхөө биедээ эвтэйхэн тэгээд мэдээж хэрэг улиралдаа тааруулсан хувцлах хэрэгтэй юм аа. За 21-р зуун бол харшлын зуун гэж бол хүмүүсэд их эмчнэр болол хэлдэг тийм ээ. Бид нар харшил гээд одоо юу гэдэг энэ ард салст гадна биедэл ингээл нүдэнд харагдаад байгаа зүйлүүдийг харшил гэж хэлээд байгаа. Гэтэл харшил маань бол дотор ирэхтэн эмэгтэйчүүдийн өнөөдрийн сэдвтэй холбогдуулаад яг өтрээний сас бүрхөвчөд бас үүсгдэг харшил байгаа. Энэ бол бид нар замбраагүй эмийн хэрэглээ тийм ээ. Одоо ам дамжин ярьсан тэр бүтээгтүүнүүдийг хамаагүй хэрэглэх тийм ээ. Зүйлүүд бас байгаа тийм ээ. Байлгүй. Таны практик дээр одоо хэр зэрэг байдаг юм бол ер нь бол нөгөө нэг одоо өтрийн өрөвсөлчээр нь л хэвийн бичил орчин өөрчлөгдөөл тий эмэг төрөгчний гар үүсгэж шүү дээ. Гэхдээ тэрэнд бас хэвийн өөрийнхөө өтрийнийхөө орчин бас өөрчлөлт идэг манай хүүхнүүд. Яадаг вэ гэхээр нөгөө янз бүрийн савнгаар угаадаг. Гэхдээ тэр бол ер нь бол гадна бэлгэрхтнийг л угаах зорилттой шүү дээ. Гэтэл нөгөөхөр нөгөө өтрээ гэд сая ярьж байгаа тий дотор бэлгэрхтэнд хамрагдаг өтрээгээ тий салстай хуурайшуулаад харшил өгүүлтэл нь зарим нь угаасан тохиолдол байдаг л да. Үргэлжлүүлээд асуухад яг тэгвэл одоо ямар шинж тэмдгүүд илэрвэл энэ өвчнөр өвдөжээ гэж өөрөө одоо мэдчих болох вэ? За өтрээний өрөвслийн үед ямар шин тэмдэг гарах вэ гэж чинь тий өтрээ бол хэвийн үедээ бас нөгөө салслаас нь шүүрэл ялгарч идэг. За тэр физиологийн шүүрэл бол өнгөгүй, үнэргүй тий их биш хэмжээтэй байх хэвээр. Чиглэх хэмжээний тий. Тэгвэл эмгэг болоод ирж чинь өтрийн өрөвсөл болоод ирэхээр нөгөө шүүрэл маань хэмжээ нэгсэх, өнгөтэй болох, үнэртэй болох. Тэгээд нөгөө шүүрлийнхаа улмаас зарим нь харшлах, салстууд нь улайж хөөж хавагнах, хорсох, заагднах ийм шин тэмдгүүд ажиглагдана. Ер нь бол дийлэнхтэй. Тэгээ шүүрлэл ихсэл одоо ялгцал эвгүүл эмгэг ялгцал үүснэг юм л да. За нэгэнтээ одоо эмэгтэйчүүд маань энэ төрлийн өвчнөр өвдсөн тохиолдолд одоо ямар арга хэмжээ авах вэ? За эмчилгээний хувьд бол бид нар нэн тэргуунд бол эмчтэй хандах ёстой байгаа юм. Эмчтэй хандаад бол шаардлагаа дагуу бид нар шинжилгээнүүд бол хийн, мазокийн шинжилгээ тийм ээ. Тэгээд эмч маань одоо үүсгэгчийнхээ эсрэг эмчилгээгийг маань биднэрт зааж өгөх ёстой байгаа юм.
эмчит үзүүлэх боломжгүй нөхцөл байдалд байгаа хүмүүсээс мэдээж бас байдаг бах. Тэгэхээр энэ тохиолдолд хамгийн одоо найдвартай бөгөөд хурдан шуурхай энэ өвчнийг эмчилдэг энэ бэлтгэл гэж юу байдаг юм болов? Мэдээж хэрэг бол эмчтэйгээ бол хандах зүйтэй тийм ээ. Тэр нь болохоор бид нар бол тодорхой үүсгэгчийн эсрэг бол бэлтгэлүүдээ сонгож авч байгаа юм тийм ээ. Яг өнөөдрийн байдлаар бол бид нар бактери эсрэг өргөн үйлдэлтэй одоо гексикон миний одоо зөвлөх дуртай бэлтгэл бол гексикон байгаа юм аа. Яг бол энэ гексиконы найрлагад нь болохоор хлоргексидин 100 мг гэсэн халдваргүйжүүлэх идэвхтэй бодис орсон байгаа. Энэ нь бол өргөн өрөөний бактери эсрэг нөгөө вирус тийм ээ нянгууд явж байна, агаар гүтэн, агаартай орчинд одоо амьдардаг бактериуд устгахаас гадна нөгөө хламид, гарднеролоз эдрийг бол устгаад явчихж байгаа юм аа. Тэгээд энэ гексиконы найрлагад маань нөгөө полиэтилен оксид гэсэн өндөр молекулд нэгдэл зарим одоо гексиконыг хэрэглэсэн хүүхнүүд хэлдэг дээ ингээд доошоо юм урсаад гараад байна гэдэг ялангуяа жирэмсэн ээж нар бол хэлдэг тийм ээ. Энэ нь юу вэ гэхээр өндөр молекулд нэгдэл айх юм баахгүй. Энэ нь яаж ийна гэдэг чи одоо угааж ин л гэсэн үг тийм ээ. Гадны бид тэр бохир зүйл тийм ээ нөгөө салс үрслийн шингээ тэр бүгдийг сайхан гой угаагаад гадагшилж гин гэж байгаа л утгатай юм. Энэ тохиолдолд бид нар яах ёстой гэвэл зөвхөн одоо юу гэдэг тэр даамскийг л солиод явчих хэрэгтэй. Яаж хэрэглэх вэ гэхээр гексиконыг өглөө оройдоо өдрийн 2 удаа 5 хоног бол хэрэглэхэд бол зүйтэй. За яг ингээ ажил төрөл эрхэлж байгаа улсууд бол өдрийн 1-ээр 10 хоног хэрэглэхэд бол хангалттай байгаа юм аа. Тэгээд цаашаа тийм ээ бид нар бол заавалжгүй эмэгтэйчүүдийн эмчт бол хандах ёстой. Магадгүй тэнцээ өөр үүсгэгч явж байгааг яаж мэдэх вэ тийм ээ тэрийг бол тодорхойлоод дараагийн эмчилгээг бол авах нь зүйтэй байгаа юм аа. Тэгэхээр ер нь энэ өтрээний өрөвсөлд өвчнөд насны хувьд одоо тэднээс насныхын жишээлбэл илүү өвчлөн гэдэг ч юм уу тийм юм ер нь байдаг юм болов ялангуяа одоо 45-аас дээш насны эмэгтэйчүүд маань өтрээний өрөвсөлд өвчнөр өвдөх магадлал багтаа байдаг юм болов гэж миний хувьд бол бодоод байдаг юм. За өтрээний өрөвсөл бол ер нь бүх насны л эмэгтэйчүүд тохиолдно. Ягаад гэвэл тэнд өтрээ гэдэг эрхтэн байж л байгаа тий. Үүсгэгч гэж байж байгаа тохиолдолд өрөвсөл бол нэг насны онцлог бол харгалцдаггүй. Гэхдээ бидний практикт ингээд ажиллаж байхад ер нь нөхөн өвчгөө насныхан эмнэлэгт хандах тохиолдол олон байгаа байхгүй юу? Нөгөө залууч төрөх чинь эсвэл жирэмснээс сэргийлэх арга хэрэглэх чинь тий энэ тохиолдол болгонд л эмнэлэгт хандаад идэх учраас яг тэднэр дээр бол нөгөө өвчин үүсгэгч янз бүрийн юмыг илрүүлэхэд шинжилгээ авахд ч тий бүх юм эмчийн үзлэгт хамрагч байгаа учраас илрүүлэлт байгаад идэг. Тэгвэл 45-аас дээш насныхан магадгүй тий тэнд завгүй ажилдаа дандаа өөрийгөө хоош тавьдаг учраас зүгээр энэ өвчний илрүүлэлт магадгүй баг тэр насныханд байдаг байж магадгүй. Тэрнээс бол зүгээр яг насны онцлогоос хамаарат юм уу ингээд өрөвсөл тэнд их энд баг гэсэн юм отоогоор бол байхгүй л да. Тэгвэл 45-аас дээш насны эмэгтэйчүүдийн онцлог гэх юм бол ер нь одоо 45-аас дээш наснд чинь цэвэршилтийн хам шинж ер нь гормоны эстроген гэдэг гормоны багасгалтай холбоотойгоор цэвэршилт гэдэг сэдвэр үл орж ирдэг. Тэгвэл өнөөдрийн сэдвтэй уялдуулж яхад 45-аас дээш насных нөгөө цэвэршилтийн насанд ороод ирэх нөгөө салст бүрхүүл маань чигээ алдаад ингээд ирэхээр өтрийн дээр ямар өөрчлөлт гарах вэ гэхээр хуураар шаад цайраад жижигрээд ирдэг. За энэ бас л нэг зовир өгнө. Нөгөө эмэгтэйч тааламжгүй байдалтай бэлгээ харьцааны дур сонирхол буурах. Тэгэл нөгөө ер нь хуурайшилтыг ажигладаг л та загдмах. Ерөөсө загдмаад ахын, хорсоод ахын, хуурайшаад ахын тэгэд бэлгийн дур сонирхол их буурч ийн гэж их орж ирээд идэг. Тэгэхээр энэ маань нөгөө эстроген гормоныхоо дутагдaltaй холбоотой. Тэгээд ер нь ингээд яхад бол мэдээж цэвэршилтийн насны эмэгтэйчүүд бол эмчид хандж явах хэрэгтэй тий. Жил бүргэн 6 сар тутамдаа умаан хүзний шин шинжилгээ өгч явах хэрэгтэй. Дээрээс нь цэвэршлийн хам шинжүүдийг үнэлүүлээд гармаа уух уу, хэсэг газрын эмчилгээ хэрэглэх үү гэдэг ийм зөвлөгөөг авах хэрэгтэй байдаг. Энэ хуурайшилт явагдаад байна гэдэг маань өөртөө бол мэдээж яаж ч утсан их зовиртой байгаад байна. Тэгэхээр энийг яаж эмчлэх вэ? Одоо ямар нэгэн өөр одоо хэрэгэлдэг юм бэлтгэл түрүүн бол бас энэ өрөвсөлтөй холбоотой ярихад энэ лав байлаа шүү дээ. Тэгвэл энэ лавыг юу хэрэгжилж болох болов? Энэнд бол манай зах зээлд гарч ирсэн Fimilex гэсэн бэлтгэл байгаа. Fimilex-ийн найрлагд нь юу вэ гэхээр яг цэврээр 100 мг сүүний хүчил агуулсан байгаа. Дээрхтээ энэ гексиконтой адилхан бас л адилхан полиэтилен оксид гэсэн. Энэ ла юу тий? Ла, өтрээний ла хэлбэртэй байгаа юм шиг тий.
бас адилхан нөгөө өндөр молекулд нэгдэл буюу угаах тийм туслах бодис орсон байгаа. Тэгэхээр яаж ийм гэхээр бид нар нэгдүгürt нөгөө өтрийний маань сүүний хүчлэр хангаад орчныг их гоё болгоод өгөх юм байна шүү дээ, тийм ээ. Дээрэс нь яаж ийм гэхээр нөгөө өтрийний өрөвслээ бас давхар угаагаад сэвлээд өгч. Ийм ач холбогдолтой бэлтгэл байгаа юм аа. Нэр нь бол Femilix. Өнөөдрийн нэвтрүүлэгт маань бол мэдээж эмэгтэйчүүдийн өрөвсөлт өвчний талаар бид ярьлаа. За мөн эмчид хандах боломжгүй нөхцөл байдал байгаа хүмүүстэй зориулаад бас өөрсдөө мэдээд аптекээс аваад хэрэглэж болох боломжтой энэ лаг бол танилцууллаа. Тэгэхээр энэ хоёр лаг нь бол ямар нэгэн байдлаар хүний биед хашил нөлөө үзүүлдэг болов эсвэл огт хэрэглэж болохгүй гэсэн ямар заалт байдаг бол. Мэдээж хэрэг альва бодис одоо эм болвол гаж нөлөөтэй эсрэг заалттай байдаг. Тэгээ лексиконы хувьд бол тухайн бодист одоо харшилтай л хүн бол хэрэглэж болохгүй. Тэгээ бусад тохиолдолд буюу эмэгтэйчүүд дээрс нь жирэмсэн эхчүүд хөхүүл ээж нар бол хэрэглэхийг зөвшөөрсөн ийм бэлтгэл бол байгаа. Femilix-ийн хувьд болохоор бас л тухайн нөгөө сүүний хүчил маань харшилтай эсрэг заалттай хүн байж болно. Дээрээс нь болохоор мөөгөнцөртэй эмэгтэйчүүдийг одоо хэрэглэхийг хориотой байгаа юм аа. Нэвтрүүлгийн төгсгөлд бол бид уламжлал болгоныг асуултыг тавьдаг байгаа. Нэвтрүүлэг маань эрүүл амьдрал гэдэг нэртэй нэвтрүүлэг байгаа. Тэгэхээр мэдээж эмчнэрийн хувьд ялангуяа эрүүл амьдралыг илүүтэй эрхэмлдэг болов гэж бодож байна. Энгийн хүмүүстэй харьцуулбал тийм ээ. Тэгэхээр та бүгдийн хувьд амьдралдаа одоо хөвшил болгосон ч юм уу эрүүл амьдрахад тань тусалдаг ямар одоо баримтлагдаг зарчим байдаг вэ? Миний баримтлах зүйл бол би өглөөг бол нартайгаа ухтах дуртай. Тэгээ яг бол нарнаас бид нар бол бүх одоо амьдралын их усэр авдаг гэж боддог. Тийм учраас миний одоо эргэн тойронд одоо хайртай хүмүүсүүд, хөндлөж явдаг хүмүүсүүд эрүүлийн хажиргалтай байхыг л би хүсэж явдаг юм аа. Миний эрүүл амьдралын зөв хөвшил юм бол ер нь би стрессгүй. Стресс гэдгийг бол дооч юм бүхэл юм те юунаас ч авч болно хүн. Тэгээ стрессгүй цэвэр агаарт ер нь гэр бүлэрээ л байхыг эрхэмлдэг. Амралт чөлөө цагаал зориул зарцуулахыг хичээдэг те. Эрүүл амьдрал нэвтрүүлгийн маань зочны ярилцлагын болон интервью өндөрлөж байна. Үзэгчдийн маань хувьд үргэлжлүүлээд эрүүл амьдрал нэвтрүүлэгтэйгээ хамтаагаараа их нэвтрүүлгээрээ дамжуулаад сонирхолтой мэдээлэлүүд хүргэхээр бэлдсэн байгаа шүү. Олдхуяа бэрх хүний төрөл, эвдэрхүүе хялбар хүний бий. Өнөөдөр таны эрүүл мэндэд зарцуулсан хөрөнгө оруулалт ирээдүйн амжилтыг бүтээн таны эрүүл мэндийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байна. Нэвтрүүлгийн ивент тэгж таны эрүүлэнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Эрүүл Монгол хүний төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Үе мөчөөрт нь хатгаж өвдөж зовоогод байна уу? Хандрагсид. Үе мөчийн хөдлөг нь өвчин намтаач нөхөн төлжүүлнэ. Хэрэглээд үз. Бүх эмийн сангуудаар. Эрчүүдийн асуудлыг ингэж шийднэ. Төрөө булчирхан өрөвсөл, бэлэг эрхтний хөвчрөл, чадварыг нэмэгдүүлнэ. Чангар Витапрост. Бүх эмийн сангуудаар. Эрүүл Монгол хүний төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Үе мөчөөрт нь хатгаж өвдөж зовоогод байна уу? Хандрагсид. Үе мөчийн хөдлөг нь өвчин намтаач нөхөн төлжүүлнэ. Хэрэглээд үз. Бүх эмийн сангуудаар. Эрчүүдийн асуудлыг ингэж шийднэ. Төрөө булчирхан өрөвсөл, бэлэг эрхтний хөвчрөл, чадварыг нэмэгдүүлнэ. Чангар Витапрост. Бүх эмийн сангуудаар. Азмуулд хамгийн онцгой үнээр хамгийн өргөн сонголттой хямдралаа. 1-р давхрын бүх бэлгийн хувцас 2800 төгрөг, 4800 төгрөг, 9800 болон сар шинийн баярыг дуустал хямдрах тул та бүхэн яараарай. Давхар дуулгах таатай мэдээ. Азмуулын Азмуул хүүхдийн хувцасны 2-3 дугаар давхруудад шинэ бараа ирлээ.
Энэ оны тренд болж байгаа бүх насны хүүхдүүдийн шин загварын I am Kids, I am Baby, Minoti брэнд хувцснуудаар бүрэн шинжлэгдлээ. Хүүхдийн биед ээлтэй, хөвн, даавун, нэхмэл, сүлжмэл, малгай ороолт, бэйли, цамцгээд өнгө загварын өргөн сонголттой бараа бүтээгдэхүүнөд шинээр ирлээ. Та бүхэн яараарай. Үе мөчөөрт нь хатгаж өвдөж зовоогод байна уу? Хандрагсид. Үе мөчийг хөдөлгөн өвчин намтаж нөхөн төлжүүлнэ. Хэрэглээд үз. Бүх эмийн сангуудаар. Эрчүүдийн асуудлыг ингэж шийднэ. Төрөө булчирхан үрвсэл, бэлэг эрхтний хөвчрөл, чадварыг нэмэгдүүлнэ. Чангар Витапрост. Бүх эмийн сангуудаар. Эрүүл Монгол хүний төлөө. Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Таны эрүүл мэнд таны гарт. Эрүүл биед саруул ухаан оршино гэдгээ. Тиймээс эрүүл аж төрхийн үндэс нь дасгал хөдөлгөөнтэй зайлшгүй чухал холбоотой байдаг. Тиймээс үзэгчид та бүхэндээ бид усан бассейнтэй холбоотой мэдээллүүдийг цуурлаар бэлтгэн хүргэж байгаа. Мөн энэ булангаараа дамжуулаад усан бассейнд хичээлийн ач холбогдлыг таниулахаар бэлдсэн байгаа юм шүү. Усан цэслэр та эрүүл амьдарч чадна. Өмнөх хичээлүүдээр усан цэлтийн цуврал хичээлүүдийг явуулж байсан бол өнөөдрийнхөө хичээлээр биеийн темир эмчилгээний нэг төрөл усан цэлтийн давуу талыг ашиглаад одоо төрөлхийн цусны бүлэгнэлтгүй хүүхдүүдэд одоо усан цэлтийн сургалтыг бол явуулж байна. Тэгээ одоо цусны төрөлхийн бүлэгнэлтгүй энэ хүүхдүүд нь бол усан спортыг сонгосон нь бол хамгийн авааргүй ямар нэгэн байдлаар биеийн шахал даралт үрэлт үүсгдэггүй учраас одоо манай усан спортыг бол сонгон бол хичээлж байгаа. Ингэж хичээлснээр энэ хүүхдүүд нь бол нийгэмших одоо олон дотор орох маш их чухал алхам болж байгаамаа. Гемофили буюу төрөлхийн цус бүлэгнэлгүй хүүхдүүд гэж байдаг. Энэ эмгэг нь төрөлхийн сонсголгүй, төрөлхийн хараагүй эмгэгтэй ижил, төрөлхийн цус бүлэгнэлгүй ямар ч халдваргүй эмгэг өвчин юм. Ийм эмгэгтэй хүний бие нь яг л төөхийн өндөг шиг эмзэг байдаг. Юм чүргэх, цохих, доргих төдийд л цус алддаг. Тиймээс бид гэмтэл учруулж болзошгүй хүчийг шаардсан бокс, карате, хөндийн үргэлж, жудо гэх мэт спортоор хичээллэхийг хориглодог. Гемофилитэй хүүхдүүд ингээд төрлөө гэхэд тэд нар ч гэсэн ингээд усан бассейнаар ингээд ороход бол өөрсдөө ингээд айх аюулгүйгээр те ингээд чөлөөтэй ингээд сэлжээдэг. Ингээд чөлөөтэй сэлснээр бол ингээд байн ингээд булчин шүрмэс одоо бүх үе мөчн ингээд зэрэг хөдөлдөг учраас чирэгч зүгдэг. Энэ чирэгчлэлтээр бол ингээд судасны хаана чангарч одоо булчин ингээд сайжирсан үндсэн дээр хүүхдүүд бол ингээд эрүүлж үр дүнтэй болдгийг. Хамгийн анхны хичээлээрсээ ингээд 45 минутын хичээл дээр ингээд яхад ямар ч усан цэлж чаддгүй хүүхэд чөлөөтэй сэлээд гарчдаг сурдаг болж байгаа. Үр дүн сайтай. Тэгээд нөгөө үр дүн сайтай болохоор ингээд бас энэ биеийн чирэгдэхээс гадна хоолой нүвддэггүй, ханиад хүрдэггүй тийм ээ. Одоо тэгээд бас хамраа цус гарах ч юм уу тиймэрхүү бас нөгөө юунууд нь эмчилгээнийхэн хувьд бас эрс сайжирч байгаа. Гараа урд тавьсны дараа одоо хөл гар урдаа байж. Гар урдаа шулуу. Одоо хөлөө нуглаад жилээ. Үлмээ ээжээсээ дараа жин шүү. За манайхан өстө маш сайн сурж байна. Тийм эрүүгийн дээр доош нь дараад өг. Зүйтэй. Усан цэлээд өөртөд нь таалагдж гин үү? Эмчилгээний усан спорт нь хэр үр дүнтэй? Энэ спорт бидний эрүүл мэндэд тустай. Хамгийн 100% баталгаатай гэмтэл эмтэл учруулахгүй спорт нь гэж яагаад тэгээ оюун цэцэгчтэй их баярлж байгаа. Аач тусныхаар бид чирэгжүүлнэ. Одоо ингээл ханиад томоо хөрөхгүй бид нар ч ер нь ханиад томоо хөрчүүл биений дархлаас улраад өвдгөнийх болчтой. Би чирэгжүүлэхийн талаар сайн юм удаа л гэж хэлсэн. Манайхаа усан спорт явсараа.
үзэгчдээ эрүүл амьдрал нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Ингээд хавар цаг хаяанд ирсэн энэ цаг үед охид эмэгтэйчүүдэд арьсаа хэрхэн арчлах вэ гэдэг асуудал тулгардаг. Танах жишээлбэл танахыг зорж ирсэн үйлчлүүлэгчдэд ямар бүтээгдэхүүнийг санал болгодог вэ? Солонгосын CTS гэдэг Corti фирмийн ийм 3 шаталтай хэрэглэдэг чийгшүүлэг бүтээгдэхүүн байна. За энэ бүтээгдэхүүн маань найрлаганда хераны ханд, дээр нь Азийн төлөгч ус, Японд дургадаг ус ховор ургамлын ханднууд, дээр нь бидний арьсан зайлшгүй шаардлагатай биологийн идэвхтэй амин дэм, витамин B5, Е, гиалуроны хүчил гэх мэтийн өндөр чийгшүүлэгчдийг өөртөө агуулсан учраас арьсыг одоо ярангуй лазер пилинг гэх мэтийн хүчтэй эмчилгээнүүдийн дараа болон хаврын энэ хуурай үйлрэлд алдагдсан чийг маш их сайн нөхөж өгдөг юм бүтээгдэхүүн байна. За тухайлбал энэ чийгшүүлэх мист буюу одоо цасдаг тоник, мөн чийгшүүлэх ийлдэс, чийгшүүлэх тос гэсэн юм 3 шатлаар төрөж өгнө. За миний гарт бол Monster RX ингээд чигээр сэнгэлэгч гэсэн юм тус байна. Энэ тус маань арьсны нөхцөлийг бүүлэхгүй, тийм ээ, гялайлахгүй, чигийг их сайн нөхөж өгөх юм тус байна. За энд бол чийгшүүлэгч олон төрлийн ампулууд байгаа. Тухайлх юм бол энд миний гарт липосом NMF гэдэг энэ арьсанд өөрт нь байдаг байгалийн чийгшүүлэгч хүчин зүйлийг агуулсан NMF комплекс гэдгийг ер нь өсвөр наснаас ахуулаад залуучууд хэрэглэх нэг зүйтэй ийм юу байна, ампул байна. Дээр нь aloe vera гэдэг. Aloe маань юуны 100 насны навчнаас авсан өтгөн ийм хандлтаа. Тэгээ алоены найрлаганд алантоин гэдэг энэ гүн чийгшүүлэх байгалийн одоо чийгшүүлэгч бодис байдаг. Тэгэхээр арьсанд бол хангалттай чийг өгч арьсыг чийглэг толгоор болгодог ийм бүтээгдэхүүн байна. За дээр нь витамин Е гэдэг манайхан энэ амин дэмийг их мэддэг баг тийм. Витамин Е маань байгалийн чийгшүүлэгчтэнд орно. Дээр нь арьсны хөшрөлтийн эсрэг бидний арьс маань ер нь гадны янз бүрийн нөлөө, дотоодын стресс, янз бүрийн хайрсан хуурсан бүтээгдэхүүн, цацраг болон химийн нөлөө, нарны хэтийн фэн нөлөөнд гимтдэг. Гимтэд арьсны эсийн тоош шиг буурч үйл ажиллагаанд буурдаг. Тэгэхээр дээр нь арьс маань гадуураа нөгөө хамгаалтын тийм мембран буюу 2 давхар тийм зузаан хальсаас бүрддэг. Тэр хальсыг одоо хамгаалж өгдөг учиртай. Тэгснээр арьсны эс маань өөрөө бат бэгчнэрээ хадгалж гимтэхээс хамгаалагдаад хөгшрөлтийн эсрэг давхар үүсгэж үзүүлдэг байх нэ, тийм ээ. За витамин Е бол ер нь залуу насныхан бол ахиуны насныхан өргөнөөр дангаар нь энэ ампулыг хэрэглээс гадна ийм суур тусан дээр нэмэлтээр одоо найруулж хувь хүн таарсан тусмайгаар хэрэглэж болно. За дээр нь гиалуроны өвчл гэж байна. За гиалуроны өвчл маань арьсны эсийн гүнд чигийг ингэж ус чигийг татаж барьж тогтоож барьж идэг ийм байгалаас арьсанд байдаг юм бодис л доо. Тэгэхээр энийг бол бас ер нь бол дунд насныхан цагаас эрт чигээ алдагдсан мөн ахиуны насныханд хэрэглэхэд үр дүн их сайтай ийм бүтээгдэхүүн байна. За тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг бол манайх эмчилгээ өөрчлөлтөнд хэрэглээс гадна гэрээр нь тухайн хүний нас, арьсны асуудал, арьсны хэв шинж байдалд тохируулаад хувь хүнд таарсан хэлбэрээр тос найруулж өгдөг. Танахыг зорж ирсэн үйлчлүүлэгчдтэй хямдрал урамшуулж ямар нэгэн бэлэг байгаа болов? За манай эмнэлэг бол ер нь PRP, шингэн лифтинг, EMT, эмэгтэйчүүдийн лазер гэх мэтийн эмчилгээнүүдтэй массажиндаа бас 10-аас 50% хямдрал зарласан байгаа. За энэ бүтээгдэхүүнээс бол сая пост эленси мист серум крем гэсэн 3 шаталтай хэрэглэдэг энэ чийгшүүлэх иж бүрдлийг ерөө иж бүрдлэр нь авал бас 10% хөнгөлөлттэй болгоно. Эмэгтэйчүүдийн лазер эмчилгээ манайх нэгin үнээр 2 явж байгаа. 3 дахь бонус хийгдэж байгаа. Нэгсэндээ нэгin үнээр бараг 3 явж гэнэ гэсэн. Хэрвээ 2 удаа орсон тохиолдолд манайх тухайн хүндээ өнгөө массаж бүлэг барьж байгаа. Эрхэм үзэгчдээ өнөөдөр таны эрүүл мэндэд оруулж байгаа хөрөнгө оруулалт ирээдүйн амжилттай үндэс баталгаа байх болно. Таны эрүүл мэндийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг эрүүл амьдрал нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгааг дуулахад таатай. Нэвтрүүлгийн ивент тэгж таны эрүүлэнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Энэ удаагийн дугаар маань харин энэ төрөйд өндөрлөж байна. Мэдээж эрхэм үзэгч та бүхэн манай нэвтрүүлэг таалагдсан бол мөн санал хүсэлт байгаа бол Эрүүл амьдрал ТV нэвтрүүлэг гэсэн Facebook хуудасаар бидэнтэй бас санал бодлоо хуваалцах боломжтой байгаа юм шүү. Нэвтрүүлгийн туршид хамт байсан танд баярлалаа. Эх 7 хоногийн бие гарагтын цагт эргүүлзээ түр баяртай.